Өв соёл гэж чухам юу вэ? Монгол хүмүүр өөр өөрийн ойлголтоор хариулна. Гэвч даяаршиж буй дэлхий нийгэмд өв соёлоо өчүүхэн төдий гадарлаж, үндэсний уламжилда өнгөцгөн мэднэ гэдэг өрөөсгөл хэдий ч нийтлэг ойлголт. Өнөөдөр энэ ойлголтыг зөвхөн судаачид, эрдэмтэд, салбарын хүмүүсийн ойлголт гэж орхиж боломгүй. Өв соёл гэдэг бол үндэсний дархлаа, оршин тогтнохын суур ойлголт учраас энэ асуудал Монгол хүмүүрт хүүхэд багчуудаас эхлээд өвгөд хөгшөд хүртэл бүх нийтийн асуудал гэмээр. Хэдэн мянган та тээж өвлөж ирсэн энэх соёлоо даяаршил дунд алдагдаж, өөрчлөгдөж үгүй болгохгүй тулд нэг ч гэсэн хүн уудалж дуусшгүй ухаанаас нь багахан төдийч суралцвал гэсэн үднээс хөхтөл төсөл эхэлсэн билээ. Энэ ангаач яг цагаан цохот гэдэг газар. Тий. Ерөнхийдөө гişгүр зөөлөнтэй ер нь хөвд бараг гэхтэй. Ийм л татаа. Энэ сарлаг бод голцоомалт тахимжтай тийм татаа. Ер нь жоохон зон гэхэд жоохон сэрэг хүн биш үү те. Ер нь сэрэг хүн дөө. Энэ жиж ерөнхийдөө сэрэг хүн байна. Алсасаа манай энэ царамдаж энэ сэрэг хүнч байдаг газар. Өндөрлөг газар тийм ээ. Тэг өндөрлөг болог шандас юу ихтэй. Дүн ер нь хөвдөө тийм юу чинь өвлдөө мөстэй шигтэй зундаа энэ сэрэг хүнд байдаг. Намар эрт болох бах тий. Намар эрт бол одоо гээд одоо гэл энэ наадам нэмэргээс намар гэдэг чинь энд болно шүү дээ. Бид хэд бараг өвлийнхаа хувцанд авах гэдэг юм шүү. Хувцанд. Та ер нь энд хизээнээс ахуулж нутгалж байна. За энэ жил баг хүүхэд байхасаа нутгалсан чинь 2 3 үеэр манай аав ээж манай ээж ах нэг гүшин далаа гэж мундаг малтай хүн байсан юм билий. Одоо тэр хамгийн ихний тэр үлжин дээр өвлөж ирсэн. Асганы ууц гэж үлжин дээр өвлөж ирсэн. Тэгэл тэрнээс хойш ер нь манай аав ээж нутгалаа тэгэл би өөрөө миний хүүхдүүдтэй ингээл 3 4 үеэрээ шахуултгалж байгаа. Тэгтээ. Би ч ер нь тэгээ бас багада эмээ өвөтэй бас тэр дээр үлжөөнийх нь ихэд бас байжсэн санаад байдаг үүр төр. Тий. Зонч манайхан ч олоолаа тэгэл хүүхдүүд бужигнаал тэгэл тусдаг байсан ч тий. Ерөнхийдөө ингээл харахад их завгүй байна тий. Ер нь хөдөөний ажил ер нь барагдахгүй биш. Өглөө 5 цагт тусаал өнөөгөө сагаал өдөржингөө сайсруулаа боловсруулаад тэгэл малдаа яваал хондоо яваал ирээл тэгж итл өдөр өнгөрч юм. Ийдгэж да эргэж чигээл тэгэл дээрээс нь одоо хонь яргалтын цаг тэгэл энэ шин тусаа наадам өнгөрөөгөө адлан юу гээл тэгэл ерөнхийдөө намрын ажилдаа тэгээд өвөл дараа нэг жоохон цаг гайгүй сайхан байх юм бол өвөл жоохон малчин таус чинь
зав сайд нь арай дээр. Тэгээд хавар намар 100 ерөнхийдөө 90 завтай цагийг нь хурдаа хурд. Тий. Харин тийм. Тэгээд нөгөө наацхан тэгээд айс ахалдаар очиж малууга хамжинноос өөр тий хэрэгэн. Одоо манайх чинь тэгэл танахыг дагаал нүүдлээд байна шүү дээ. Одоо зунжаа намаржаа хаваржаа өвлжөө гээл ер нь одоо яг энэ хавьда. Оо энэ нүхэнтэй энэ голдоо ерөнхийдөө одоо ч бас нэг хин тэргээр нэг нүгэд байх хаяа байсан та тэгэл ингээд нэг 2 3 уралдаа цуслан хаваржаа намаржаа гээл ингээд ясэн тэгэл өвлжэнд хорно. Одоо наадмын дараа бас отор нүүдлэх нэг хөх даваагаад давж отор нүүдлэх хийх бах тий. Энэ зуныхаа байдлаас л болно л доо тий одоо ингээд сэрүүсэл бороо юу багтай байх нь хорвоо багтай байгаа л яхан бол тэгээд явж лаар л да тий. Тэгвэл мал ууныхаа тарга твэр байдал юуг нь харна тэгэл ер нь явна л да. За тэгвэл тэгээд тагаад үзээд байна шүү дээ. Хатар хийж дээ. Өнөөдөр зуны тэргүүн сарын бар өдөр бэлэг дэмбэрлийг бэлэгддэг ард түмэн адуунд ивэл химэн гүүгээ барьж заншсан өдөр. Хавар төрсөн унаг ногоонд цадаж хөл чангарсан гэж үзэж дэлгэр цагийн сайн өдрийг харж эдээ цагаагаа дэлгэх энэ ёсыг монголчууд гүүний үрс гаргах ёсон гин. Ганбаатархыг зэлээ татаж гүүгэн барьж унгаан ногтонд сургах нь. Удаа газар төсхийг гатаа мөрөвчт. Тэгээ бол бургасыг халаагаад арчхаар дороо төгсдөг байхгүй. Нутгийн залуус хуран цуглжээ. Гүү барихад дагах ёс одоо гүү барих газар шинжин сонгохоос гадна ногт чагт чөдөр гогцоо зэрэгэн зэхэж зэлэн бэлдсэн байна. Хойшлогч. Хэвчэрсэн үү? Халаагаад арчсан. Ингээ бургасан хордон төгсөж байгаа. Бургасан халаасгаар ингээ. Удаан газар гэж байгаа мөрөсдөг байхгүй. Зөөлөх энэ намилдсан ургыг зөөлөх талдаг байхгүй. Дөнгөж ингэ тасгаар. Гар дотор ирүүлээ. Гар дотор ирүүлээ. Зөөл гар дотор сэвэр ирүүлсэн. Чага цаг өвлөөс тасгал явдаг гэж байна. Хордоо хурдаг байхгүй. Бургас орголоо. Тэгэл уруундаа хэрэнд авах. За тэгэл одоо гац зоох газраа юу байгаа л сүүгэр Цагаат тарихад ээжээс өргөлөө. санийхаа ээжээс өргөө. Газрын тэгшийг харж эрчүүд зэл татна. Ихэвчлэн адуу өхрийн төлийг дээс сур зэргээр гадсанд бэхэлсэн зэлэнд зэл. Гадсыг газар дэвхлэхээс өмнө сүү тусааж арвай өргөнө. Зэлсэн унагсан зэрэг өрөөсөйг ногтлсон ногтроо шиг болтох бай. Монгол хүн амны бэлгээс аштын бэлэг гэдэг. Альва үйлсийн эхэнд бэлэг юрөөл бодох нь. За.
руу нь хагарах үү. За томчул авчих. За. За эхлээд газар зоох шүү дээ. Заах уу. Талаар нь яхаа. За одоо өдрөж саныг. За, уурган зунгуу хойвн зээлхэн байгуултгаа. Өрөөлөөр болгий. Орой. За миний адуугаар ашил. Галтрын шүү миний хүн өдөр заасагч. Огонга хийсэн. Ана хажуугүн. Хүү барихад хүн гүйдэн гэж үгүй. Унаг уйж хүү барихад айл хотлороо цуглан ууган унгыг анхлан барьж ногтолж магнайт нь хадаг уй. Оо чи хугараад штэ. Яг энэ хурааж байгаа тулгаж орохгүй наадах чи. Хөөгд нэмэргүй. За. За нэг нахтай. За болцгоо. Ирээд. Нараа тамч ирээд. Нахтай юм уу? Аваад их юм дөө. За тэгээд аваад. Тэгээд хитээ савтаад. Сүлдээ миний цаана дугаар гүлэх чаалд дөө. Атугаар гүлж миний хөө. Ингээд наран ургах зүг буюу зэлний ихэнд чагтлах бөгөөд хүлэг болох шандас зэлнээс эрхэн гэж үзэж унгаа давхар шинждэг байна. За яваад. Энэ чил ногтын дэн халимгүй чи ногтой байх. Энэ чи саагаагүй дээ. Та энэ чи. Мавж. Азил дээр хэрхэн дээр ач. Айдгүй хөөс бүлт ногч тийм ээ. Тэгэл. Чугал. Амар нарч шиг. И тийм уяа, нарийн хоёр уяа байгаа. Ийм гөх уяа байгаа. Энэ толгой төрөө ах нь уйсан. Аяж. Яг. За. Хоохон унах. Одоо энэ хаад. Тэр хэд гаваад юм. Тэгин.
На бүдүүдэд яг ингэ энэ дэвгүй гайг байна. Би тэр нэг нэлхунахтай багт нь онгонд юм зүгж барьж бад нэг сүйдлүүлэх ялцсан. Аюултай л гэж. Гэхдээ номхон биш унах тий. Одоохондоо бүр махаж яагүй. За. Хай. Яс амар том юм тий. Намрын өнөг шимжих дарахгүй л дээ. Жаа. За тэрэн дурдас. Энийг дөрвөлж. За хэрнусаа. Сүүл. Одоо өөр оног ойлголоо. Оцоо. За онгооч барьж дүрлээ. Борооч чиг болтой. Цаг сайхан таарлаа шүү. Гайг байгаа. Одоо ганц нэг юм дөр мартах байлгүй. Өөт. За дөөш тийм ээ. Бүх унгаан барьж номхорсны дараа гүүгэн барьж амлуулна. За. Энэ нь их малыг төлөөр нь эвлэгж сайл арвин авах малч ухааны нэг. Саарж явах наандаа дэрсэж хэрэгс үдээ дарах мөн. Тэгвэл одоо баг бугуулаараа барих юм шүү те. Ганц нэг эмнэг юм дээр мордвол Хананд байгаа. Нэг ногт нэг жидэртэй байж ир. за ямар ч тач унгаа өрөөд үрчлээ шүү те. За сайхан цуч. Сайхан цуч. Тэглээ. Сайн дэрхэн байж яахгүй л сайхгүй бол. Унаг гэхдээ хаач сайхан номхон байна да. Тэ? Энэ жижиг юм даагнууд болохгүй гэдэг сайхан цаарчсан гусар даагнууд болчихгүй байдаг. Тэ. Нэг сайхан нурууг дэнэлээ тавьчихлаа. Тэ. Одоо даагвар. Одоо сурах гэж байгаа. Тэр дүүнээс мордох. Би одоо тэгж яасан. Сүгэ одоо өргөнд. Гэсэн бас. Тэр сайхан даагвар тийм байна. Тэр хонд бол сайхан даагвар шүү. Оролдол орцмор даагвар тийм байна. Тэр сайхан. Тэр хонд Хазар имэлгүй хангал азарганы нуруунд дээр адуучин бий болдог гэж ардын үг бий. Зорьсноом барьдаг, барьснаа ундаг адуучин эрс, адуу уургалж, бугуйлдаж, чадлаан сорж ирсэн уламжлал Монгол нутагт тогтжээ. Суу. Адуугаа иш гарах. Адуугийн иш гарах. Иш дэдрүү тоочих минь хөө. Таа. Тана вардаг шиг билгэн найдвартай. Иш нэргүүдэрэ. Дэнзрүүхтэй ороод нэш нэргүү. Энэ ёс адууг агт болгон унлаг эдлэгэнд сургах ардын ухаанаас үүдэлтэй. Иш нэргүүдэрэ. Ваа чи бүдэхгүй шүү. Ой чи өдөгдгөө атараад яа тийм бэ. Төрөний хөрөнтэйг хойч яарсаны. Тийшээгүй. Яжи. Миний өсөлөө.
эмнэг хангал эдлэгэнд орж ардаг хангал азарганд имэйл тохож хийг нь гаргах малч ухаан өнөөдөрч уламжлагдсаар байна. Залуус Агбера ёс тойлныг үзэж байна да. бүгдөө ээлжлээ марцсан баг намгэрж байгаа хойно мод айд. Өрчил бүгдөө ээлжлээ марцсан их гэдэг сурч байгаа хойно. Алтан гэрэл маань мордох нэ. За тэр тоолч чамчсангүй. Гэхдээ хангал хөлгийн нуруун дээр тогтдог болоод утсан да. Одоо хадж байгаа. Аавыгаан харж үлгэрлэх 3 сайхан хүүн хөлн 4-нд хүрэхийн цагт энэ эхлүүлсэн төслийн үн цэн харагдах үзье. Жиг бэлэгдэх үү дээ. За гугасаа юу? Минийх уурган дээгүүр явж болдгоо штэ. Нөгөө шүлэг байдаг штэ. Оо хүний хүчээр ингэж багч. Оо. Тэр зах юм уу? Анаач та гоё юулж энэ. Я битять ата битять. Сохот олдог юм. Сайн. Намун саяхан үхэр сааж сурсан бол тун удалгүй гүү сааж сурна. Өөр нэг эвлэг хэн болсон байна гэж. Сёг. Эхэзэн Чингис хааны үед өндгөн цагаан сүргийн тахилга гэж байсан тухай түүхийн сурвалжид тэмдэглэгдсэн нь бий. 99 цагаан гүү уйж сүүг нь Чингис хаанд эхэлж амсуулан тэнгэрт цацаж их найр хийдэг байжээ. Гүүний сүүгээр тахих ёс бол монголчуудын нэн эртний уламжлал бөгөөд Алтай урайхаачуудын дундаас олдсон гүүний үрс гаргах ёол. За сарын чин сайныг садан байж, өдрийн чин сайныг өнжин байж хөх тэнгэрээс заяад хөх алаг гүүнийх нь ариун цагаан сүгээр дээж өргөн барьё. Цэгээ цэт. Үүний үрс гаргахын цацал. Дээд суут богд хормхонд үүдсэн. Зүлэгт голын эхэнд уулгацсан. Сусан хур гаруулзам. Дайн түмнэн ураазам 73 гүү уйлцсан гэдэг. Цагаадаа өгнөөр сацлаа сацуулзам. Сахуулгын отгоор хөнөгөн бариулзам
үлдээсэн байдаг нь монголчуудын адууны соёлыг илэрхийлсэн дурсгал болон үлджээ. Энэ ёсыг дүүргэсний дараа цугласан хүмүүс эдээ цагаагаан дэлгэж зуны сарда сайл сүү бялхаж байхыг бэлэгдэн сайн үгс хэлэлцэж саамнасаа амсцгаа. Энэ ёс нь Монголын малч өрхө бүрийн хийдэг ёс ажээ. Сарын чинь сайныг саатан байж, өдрийн чинь сайныг өнжин байж, хөх борлогны чинь ариун цагаан сүгээр өргөл барин өргөө. Тэгэн цаад Анхны саамын дээжээ адуун сүргийнхээ хишиг буйныг дээдлэн уул ус хангаа дэлхийдээ цацал өргөнө. Уурган дээгүр алхдаггүй, эмээл буруу тогтдоггүй Монгол түмэн уух идэх бүхэн буйнт малын шимих химэн хангай дэлхийг аргадан анхлан саасан гүний сүг хувинд хийж уурганд дамнан зэлийг нар зүв гурав тойрч хам тэгш ерөөл дүүргэн ерөөл хэлнэ. Энэ айраг арвин байж аль сайхалтаараа амсан байхын ёс юм. За, тарган сайхан тусч гэнэ үү? Сүргийн дэрх хавж гэнэ үү? Аа, уч гэнэ. би эсвэл хавчиж чадахгүй байна уу? Гэтэ сая унчаад бухсаад гэсэн чи хоёр алцаа бас нилээ хөндөг болчихсон. 2015 оны наадамж байна. Нэг За, сайхан тусч гэнэ үү? За, сүргийн дэрх хавж гэнэ үү? таны бийсэн. Хар ус самсдаггүй, хаалга алдаж зогсдоггүй, хаач ангаалгаж тавьдаггүй, хайлган Монгол ухаан, сав хоосон буцаадгүй, санснаа бийсэн тооцдоггүй, сар өдрийг товлдоггүй, саруул Монгол ухаан, уурган дээгүүр алхдаггүй, усанд ам газдаггүй, утас зангидаж өгдөггүй, уужин Монгол ухаан. Морин дэл дээр дэрвэх Монгол хүү, Монголоо тээж өндөх Монгол залуус, морд янцгах их талын уургач, Монгол соёлоон тээж өндөх морьтон Монгол. Аавын адууг хамт хураалдсан хөвгүүд, ах дүү мэд хансаж амтлалтсан нөхөд, ахтны тоосонд нар наадуулан давхилдах аавын хөвгүүдийн наадгай ин өрнө. Монголчууд их газрын улс үндэстний нүүдэлчин шинжийг төлөөлж, өнөөг хүртэл төрлөх сонгодог утгаар нь хадгалсаар явна. Монголын хөдөөд энэ цаг үед айл бүр унгаан барьж, гүүгээ сааж, айл хотлороо нэгэн ёсыг дэлгэж байгаа. Алтан гэрлийн гэр бүлийнхэн ёс дагаж, бэлэгдэл, үйлдэл, уламжлалан өвлөн суралцлаа. Ондоошилд уусхааргүй, олны дунд дангааршлыг мэдэрсэн болов. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.